Булган аймгийн Баян-Агт сумын малчин Батэрдэн Эрдэнэ туяанаар өргөө цагаан гэрээхээ хос баган насны 40 жилийн ойн босгон дээр Монгол улсын авраг малчин өрх боллоо. Өрхийн тэргүүн Батэрдэн 1981 онд илгээлтээр мал дээр гарч 1986 онд гэргийн Эрдэнэ туяагийн хамт 40 гаруй толгой малтаагаар айл гэр болсон юм. Өдгөө малын тоо толгой 1400-д эргэлдэж байна. Гэргийн Эрдэнэ туяа зундаа 3-аас 4 тонн цагаан эдэ 200-аас 300 кг шар тос борлуулж байна. Булган аймгийн Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Тавжавын Батэрдэн маань одоо улсын авраг малчин цалыг бол өнөөдөр хүрч байна. Тэгээ бид хүн энэ Монгол улсын засгийн газрын өргөмжлөлийг гардуул өрхөөр хүрэлцэн ирээд байна. За ингээд баяр хүргье Батэрдэнд. Батэрдэндээ болон гэр бүлийн баяр хүргье. Өгчд борлуудынхаа зааварчилсан заавраар ингээл тэгэл яваад өдий хөрлөө дээ. Энэ өндөр амжилтанд төрлөө. Энэ 2-3 айл малжуулж ирсэн. Тэгэл одоо нэг дүүгээ эндээс хаагаа хөвсгөлийн тариалангаас татаж авсраад одоо ингээ хаяанда сүгэж зулаад байж. Зуны дунд л хожир устай газар нүүдэл хийнэ. Тэгэл нам руу үлэн одоо манай эн чин дамбалаг шант. Тэгээд их өгөөжтэй яг амтны мал хөөрхийн ундаарсан мал энүүгээр ихэрний яг жаахан бэлчээрийн даацал алдагдах гэдэг. Зохих хэмжээний малтай байхгүй ерөөсөө толгой тоо нэгтгэх юм бол одоо айгүй бэлчээрийн даац ихтэй малгаач их шаарддаг чинь. Улсын авраг малчин Батэрдэн эхээс хоёул. Түүний төрсөн эгч 1987 оны бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин юм. Эгч дүү хоёр улсын авраг малчин болно гэдэг ховор хувь тохиол. Мал маллах арга барилыг аав ээжээсээ суралцаж өвлөн авчээ. Тэдний төрөл төрөсөд дунд ч аймаг сумын авраг малчин ихээ гэдгийг эгч дарьсүрэн хэлж байлаа. Авраг малчин гэдэг бэлэг тэмдэг төдий зүйл биш юм а. Мянган мэрэгжил эзэмсэний нотлохоо хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлэмжүүлээ. Миний бол насаараа энэ ард түмэнд үйлчилсэн аган түн байсан. Миний ижи бол малч. За тэгэл насаараа малсан хүн учраас маллахаар авахыг бидэнд их зааж байсан. Хөгшчүүлээс сурах юм зөндөө байлаа тий. Одоо сураад тэгээд ажил төрлийн авч ингэж одоо уламжилж явна да. Залуу улс ч урам өгч тий маллах сайхан шүү гэж урам өгөхийг л бодсуудаг гэж. Малыг хайрлаж, хамгаалж, уйггүй сэтгэлээр тижээж өсөхийг чухалчилгаа гэдгийг шинэхэн улсын авраг малчин өрхийн гишүүд хэллээ. Батэрднийх бэлчээр ургамлын соргогийг, усны тунгалгыг шинжин нутаглаж байна.